Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас томилон хүргэе. За бидний онцлж байгаа эхний үйл явдал өнгөрсөн 7 хоногийн сүүлээр болсон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халтхыг завдсан хэрэг явдлын талаарх үйл явдлыг онцолж байгаа юм аа. За тэгэхээр өнгөрсөн Бям гаригийн үдэш буюу Улаанбаатарын цагаар Ням гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын эхнэрийн хамт очиж оролцож байсан цагаан ордны сурвалжлах сэтгүүлч нарын холбооны оройн зоогийн арга хэмжээний үеэр нэгэн этгээд гал нээсэн юм хэрэг гарсан байгаа. За тэгвэл энэ 7 хоногийн ихээр даваа гарагт Америкийн эвлэлүүд энэхүү хэргийг үйлдсэн сэжигтэй этгээдийн мэдээллийг бол ил болгосон юм аа. За Вашингтон Хилтон зочид буудалд гарсан дээрх халдлагыг Калифорни мужийн оршин суугч 31 настай Коул Томас Аллен хэмээх дээд боловсралтай сонирхогчийн төвшөнд видео тоглоом хөгжүүлэгч мөн цагийн багш хийдэг байсан ийм эрхтэй үйлдсэн гэдгийг бол мэдээлсэн ба. За тэрээр 2017 онд Пасадена хотод Калифорни технологийн их сургуулийг механик инженерийн бакалавр зэрэгтээ төгссөн бол LinkedIn платформд байршуулсан мэдээлэлдээ өөрийгөө 2025 онд Калифорни мужийн Домингес Хиллс их сургуульд компьютерийн ухааны магистрийн зэрэг хамгаалж байсан. За мөн Steam платформд Boredom нэртэй тоглоом гаргаж байсан гэж бичсэн байна. За түүнчлэн 2024 онд тэрээр Трампын эсрэг өрсөлдөж байсан арчсан намын нэр дэвшигч Камала Харрисын сонгуулийн кампанид ажилд мөн нэлээдгүй их хэмжээний $8 мөнгөн хандив өгч байсан ийм мэдээллийг нь бол бас Америкийн хэвлэлүүд ил болгосон байна. За Коул Томас Аллен баригдах үедээ биедээ ангийн буу, гар буу мөн хэд хэдэн хутагтай явж байсан бөгөөд одоогоор түүнийг бол халдлагыг ганцаараа үлдсэн гэж ерөнхийдөө бол үзсэн байгаа. За Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны мэдээлснээр бол энэхүү халдлагын зорилго сэтэл бүрэн тодорхой болоогүй ч урьдчилсан байдлаар төрийн албан тушаалтнууд ерөнхийлөгчийг онцсон байж болзошгүй гэж бол 7 хоногийн ихээр мэдэгдсэн. За тэгвэл энэ 7 хоногийн явцад түүний бас хэргийн шүүх хурлын эхний сонсгол бол болсон байгаа. За энэ үеэр бол түүнийг Трампын амь насанд халтхыг завдсан гэдэг нь бол үндсэндээ бол бас тодорхой болсныг хэвлэлүүд мэдээлсэн юм аа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү хэргийн дараагаар халдлагын дараагаар бол хэвлэлийн хурал хийсэн. За энэ үеэр тэрээр сэжигтэнг нууц албаны ажилтнууд баривчилсан сэжигтэнг эрүүл бус хүнгээд өөрийгөө Трамп өөрийгөө нөлөө бүхийн хүн учраас ийм халдлагын бол болдог. За тийм Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчд бол маш аюултай ажил хэмээн бас ярьсан байгаа. За энэ халдлага бол Дональд Трампын амь насанд халтхыг завдсан 3 дахь ийм халдлага болсон байгаа. За эхнийх нь бол 24 оны 8 сард түүний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа кампанид ажлын үеэр бол чихэнд нь буудаж байсан ийм үйл явдал болж байсныг та бүхэн санаж байгаа. За хоёр дахь нь бол түүний ерөнхийлөгч болсны дараагаар Флорида мужид Мар-а-Лаго эдлэнд гольфийн талбайд нь гаднаас нь зэвсэгтэй этгээд нэвтрэх гэж байгаад баригдсан ийм бас завдах амь насанд нь халтхыг завдсан хэрэг бол гарч ирсэн. За тэгвэл энэ удаад ийхүү оролцож байсан хүндэтгэлийн оройн зоогийн арга хэмжээний үеэр амь насанд нь халтхыг завдсан ийм хэрэг бол гарлаа. За энэ хэрэг гарах үеэр тухайн оройн зоогийн танхимд бол зөвхөн ерөнхийлөгч тэргүүн хатагтай нараас гадна дэд ерөнхийлөгч JD Vance, Батлан амлын сайд Pete Hegseth, төрийн дарга мөчгөр Марко Рубио гэдэг ер нь бол Трампын дараагаар ирэмт дараалалаараа ордог Америк нэгдсэн улсын төрийн өндөр дэд албан тушаалтнууд бол бүгд тэнд байсан байгаа. За хэрвээ ямар нэгэн зүйл буруугаар ирж муугаар эргээд бүгд юу гэдэг энэ халдлагын золиос болсон байлаа гэж үзвэл үндсэндээ Америк нэгдсэн улсын нууц алба ерөнхийлөгч энэ хамгаалтын алба бол маш бас юм муу байдалтай байлаа гэсэн бас юм шүүмжлэлт бол энэ 7 хоногт өртөөд байгаа юм аа. За энэ хэрэг гарах үеэр нууц албаны нэг ажилтан бол суманд өртсөн. Гэхдээ сон нөхцөлтөө хантаацтай байсан учраас
амьд үлдсэн байгаа. За тэгэхээр хамгийн гол асуудал бол одоо ерөнхийлөгчийн хамгаалалт бол их сул байна гэсэн одоо ийм зүйл бол яригдсан ба. За тэгээ үүнийг дагаад энэ 7 хоногт буюу одоо даваа гарагаас пүрэв гарагийн хооронд Америк нэгдсэн улсад одоо ажиллах хуваартай байсан Их Британий эзэн хаан 3 дугаар Чарльзын айлчлалыг одоо зохион байгуулах үгүй юу гэдэг бас юм асуудал бол яригдсан байгаа. За гэхдээ одоо хоёр тал ярилцсны эцэст Чарльзын айлчлалыг бол одоо зохион явуулаад байна энэ 7 хоногт. За тэгэхээр шууд үргэлжлээд одоо бас энэ Чарльзын айлчлал руу орцгоё. За даваа гарагт Их Британий эзэн хаан 3 дугаар Чарльз хатан Камилагийн хамт Америк нэгдсэн улсад их 4 хоногийн одоо төрийн айлчлалаа бол эхлүүлсэн. За тэднийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Даурын гэргийн Меланигийн хамтаар бол цагаан ордонд ухтаавч за тэдэн зориулсан хүлээн авалт бол төрийн хүндэтгэлийн одоо оройн зоогийг бол барьсан байгаа. За тэгээд Чарльзын хувьд бол одоо энэ айлчлалынхаа хүрээнд хэд хэдэн одоо арга хэмжээнд бол оролцсон байна. За тэрээр даваа гарагт одоо энэ хөө Трамптай одоо уулзсан бол төрийн хүндэтгэлийн зоог одоо барьсан бол мягмар гарагт Чарльз Америк нэгдсэн улсын Конгрессийн ДЭДО танхимын хамтарсан хуралдаанд үг хэлсэн байна. За энэ үеэрээ тэрээр Европ болон ойрхон орнуудад тодорхойгүй байдал зөрчилдөөн үүсэж байгаа одоо энэ хөө экзэгтэй үед бол Их Британи Америкийн нэгдсэн улсууд ардчлалыг хамгаалах үйлс ямагт нэгдмэл байж үргэлж ойрын одоо түнш холбоотнууд хэвээрээ байх болно гэдгийг бол мэдгдсэн байна. За яагаад ингэж мэдгдсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын одоо засаг захиргааны Иранд явуулж байгаа цэргийн ажиллагааг бол Их Британий ерөнхий сайд Кир Стармер одоо дэмжихгүй гэдгээ мэдэгдэж одоо бас шүүмжилснээрээ одоо Трамп Их Британий одоо харилцаа бол бас нэлээд муудаад байсан. За тэгвэл энэ харилцааг бол бас одоо энэ хөө мэдгдлээрээ Чарльз хаан бол одоо буцаад сэргээж байна. За Америк нэгдсэн улсын Конгресс тандаж үг хэлсэн одоо Их Британий 2 дахь хаанаар тодорсон 3 дугаар Чарльз мөн Америк нэгдсэн улсаас Украинд өргөжлүүлэн тусламж үзүүлэх нь бол маш чухал гэдгийг онцлсан байгаа. За дээрэс нь тэрээр одоо энэ протекционист буюу энэ тусгаарлах үзэл бол аюултай гэдгийг анхааруулсан үг хэлсэн. Мөн байгаль орчныг хамгаалах асуудлыг бол өөрийнхөө ихтгэлтэй хүндсэн. За мөн хэд хэдэн одоо хошигсон бас юм хошин зүйлийг бол хэлээд амжсан байгаа. За тэгвэл Чарльз хаан хатан Камилагийн хамт 5 гарагт Нью-Йорк хотноо 2001 оны 9-р сарын 11-ний террорист саллын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж одоо дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газарт баригдсан Ground Zero хэмээх одоо энэ дурсгалын зогсолборт бол очиж цэцэг өргөссөн байгаа. За тэгээд энэ үеэрээ тэр Нью-Йорк хотын дарга Захран Мамдани болон Нью-Йорк, Нью-Жерси мужи улсын захирагч нартай бол уулзсан байгаа. За дараагаар нь тэрээр Нью-Йорк хотын Харлем дүүрэгт очиж одоо үндэсний аюулгүй байдлыг хангах хотын хөдөө аж ахуй хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн бүлгийнхэнтэй уулзаж за одоо хүүхдүүдтэй ярилцаж дахиад хооллох зэрэгээр одоо ийм олон нийтийн одоо арга хэмжээнд бол оролцсон байгаа. За тэгээд пүрэв гарагт одоо түүний айлчлал бол өндөрлөж одоо нутаг буцаад байгаа. За энэ айлчлалаас одоо гарсан гол үр дүн гэвэл түрүү хэлсэнчлэн одоо Ираны дайнтай холбоотойгоор одоо муудаад байсан хоёр улсын харилцааг бол эргэн сэргээж Трамп бол хаантай бол их ойр байдаг гэдгээ одоо харууллаа. За Чарльз хаан ч гэсэн одоо түүнд бас тэд одоо бас хаалттай уулздаг гэсэн байгаа. Одоо энэ үеэр бол одоо нөхцөл байдлын талаар бол ярилцсан. За тэгээд дээрэс нь одоо энэ импортын татврын асуудлыг бол бас ярилцсан байж магадгүй гэсэн мэдээлүүд бол гараад байна. Өөрөөр хэлэх юм бол одоо Их Британий дарс одоо согтууруулах ундааны импортын татврыг одоо Америк нэмэгдүүлсэн. За тэгвэл энэ асуудлаар одоо Шотланд вискиний одоо татврыг одоо багасгасан ийм асуудал бол яригдсан байж магадгүй. Татвараас чөлөөлж байж магадгүй гэсэн ийм асуудал бол мэдээлэгдэд байсан. За тэгвэл пүрэв гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Чарльз хааны айлчлалын дараагаар Шотланд вискиг зарим татвараас чөлөөлж байгааг бол зарласан байна. За дэлхийн тойм хөтөлбөр үргэлжилж байна. За дараагийн бидний онцож байгаа үйл явдал бол яг энэ хөө Америк Ираны одоо дайнтай холбогдлолтой энэ 7 хоногт болсон үйл явдлуудыг томилон өргөе. За тэгэхээр энэ 7 хоногийн ихээр Ираны талаас Америк нэгдсэн улсад
шинэ одоо төлөвлөгөө, хэлэлцээний одоо төлөвлөгөө бүхий саналаа бол зуршлагчаар дамжуулан илгээсэн байгаа. За өнгөрсөн амралтын өдрүүдээр Пакистан улсад явагдахаар одоо яригдж байсан Америк Ираны ээлжид яриа хэлэлцээнд Америкийн талын төлөөлөгчдийг илгээхээ болох шийдвэрийг бол одоо Дональд Трамп гаргасан. За тэрээр төлөөлөгчдөө одоо ийм үр дүн гарахааргүй ийм дэмий холын аялалд яриа хэлэлцээнд одоо оруулахаар илгээх шаардлага байхгүй. Хэрвээ Ираны тал одоо энэ дайныг зогсоох хэлэлцээ хийхийг хүсвэл бидэнтэй шууд утсаар холбогдож болно гэсэн ийм мэдээлэл бол тэрээр нямгарагт хийсэн байна. За мөн тэрээр Иран улсыг хизээж цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдэг бол дахин бол одоо ингэж илэрхийлсэн. За Ираны талаас бол харин энэ 7 хоногийн ихээр Америкийн нэгдсэн улсад одоо хэлэлцээний шинэ төлөвлөгөөг бол санал болгоод байгаа зуршлагчдаар одоо дамжуулан. За энэхүү төлөвлөгөөнд хэлэлцээний одоо 3 зүйлийг бол 3 үе шатыг бол дурдаад байгаа. Онцлоод байгаа. За тэгэхээр хэлэлцээний эхний үе шатанд дайныг бүр мөсөн зогсоохын зэрэгцээ Иран болон Ливаны эсрэг дахин дайн эхлүүлэхгүй байх баталгаа гаргахад бол чиглэж. За тэгээ эхний шатанд тохиролцоонд хүрсэн тохиолдолд талууд 2 дахь үе шат руу шилжиж, за энэ шатанд бол ормосын хоолой менежментийн асуудлыг тусгаалan авч үзнэ гэсэн ба. За ингээд үүний дараа 3 дахь үе шат цөмийн асуудлын талаарх одоо хэлэлцүүлэгтэй холбоотой. Гэхдээ Иран улс эхний 1-2 дугаар үе шатанд тохиролцоонд хүрсэн тохиолдолд л одоо энэ 3 дахь үе шат руу бол орно. Хэрэг цохролтоонд 1-2 дахь шатны тохиролцоонд хүрэх хүртэл цөмийн хэлэлцээнд бол оролцохгүй гэдэг бол тодтогч өгсөн байна. За тэгвэл Ираны одоо гадаад хэргийн сайд Аббас Аракчи энэ 7 хоногийн эхээр мөн Оросын албаны улсад бол айлчилсан байгаа. За тэрээр даваа гарагтад ажиллаа эхлүүлж Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай Санкт Петербург хотноо бол уулзсан байгаа. За энэ үеэр хоёр тал бол одоо харилцаагаа стратеги одоо энэ түншлэлээ улам бэхжүүлэх болно гэдгийг бол мэдэгдээд байгаа. За дээрээс нь хэлэлцээний үеэр Владимир Путин ойрхон орнуудад их тайвныг түргэн хугацаанд тогтоохын тулд Оросын албаны улс бол одоо чадах бүхнээ хийнэ гэдгийг бол мэдэгдэж, за тэгээ Ираны ард түмэн сорилт бэрхшээлийг даван гарч мөн Иран улсад их тайван тогтно гэж найдаж байгаагаа илэрхийлж, за дээрээс нь Ирантай стратегийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгэлтэй байгаа гэдгийг бол мэдэгдсэн байгаа. За тэгээд хоёр талын гадаад хэргийн сайд нар бол 2 цаг 30 минутын хугацаанд одоо өргөн үрээтэй хэлэлцээ хийсний үр дүнд бол одоо маш их юм үр бүтээлтэй яриа хэлцээ явагдлаа гэсэн юм мэдээллийг бол хийсэн байна. За Ираны ерөнхий сайд гадаад хэргийн сайд болохоор Орос Ираны харилцаа, за бүс нутгийн асуудал, за Америк Израилийн үдээсэн төрөмгийн дайн зэрэг олон асуудлыг бол наривчлан хилэлцлээ. За хоёр улсын хамтын ажиллагааг үнцгээрүүлэх олон бүтээлч санал дэвшүүлсэн гэдгийг бол тэмдэглэж цаашдаа хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа шинэ нөхцөл байдалд хөгжнөө гэд. За мөн тэгш бус шудраг бус дайнд Иран улсад дэмжлэг үзүүлж байгаа Оросын албаны улсын талд талархал илэрхийлсэн юм аа. За тэгвэл энэ одоо Америк Ираны дайнтай бас холбоотойгоор энэ 7 хоногт нэг сонирхолтой үйл явдал болоод байна. Энэ бол Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК буюу одоо газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон за түүний өргөтгсөн одоо ОПЕК нэмэх албаноос бол гарахаар болоод байна. За тодруулах юм бол яг одоо энэ тойм хөтөлбөр та бүхэнд хүрж байгаа 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ОПЕК-ийн гишүүн байхаа бол болж байна. За тэгээ энэ гинтийн шийдвэрийн талаар тус улсын эрчим хүчний сайд Сухайл Мохаммед Аль Мазруи бол энэ 7 хоногийн ихээр мэдэгдсэн байгаа. За тэгээ мэдэгдэлтэй бол энэ бол улс төрийн шийдвэр бөгөөд газрын тосны олборлолтын төвшөнтэй холбоотой өнөөгийн болон цаашдын бодлогод нарийн дүн шинжилгээ хийсний эцэст энэхүү шийдвэрийг гаргасан гэдгийг бол тэмдэглэсэн. За дээрээс нь тус улсын шийдвэр бол зах зээл ноцтой нөлөө үзүүлэхгүй гэдгийг бол онцлсан байна. За Арабын нэгдсэн Эмират улс бол сүүлийн хэдэн сарын туршид одоо Сауди Араби, Иракийн дараа ОПЕК-ийн 3 дахь томоохон үйлдвэрлэгч улс бол болоод байсан. За харин тус улсын энэхүү ОПЕК-ийн гишүүнчлэлээ цуцалснаар дэлхийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн одоо илүү уян хатан газрын тосны үйлдвэрлэл олборлолтоо одоо явуулах хэрэгчлөөтэй юм болно. За мөн гишүүнчлэлийн одоо ямар нэг хязгаарлалтгүй болж байгаа учраас газрын тосны үйлдвэрлэлд ойролцоогоор өдрийн 1 сая баррелаар өсгөх боломжтой гэж бол салбарын ажиллагч нар тооцоолсон байгаа. За
Арабын нэгдсэн Эмират улсын хувьд 67 онд ОПЕК-т нэгдэж байсан. За ингээд тус улс гарснаар одоо ОПЕК байнгын 11 гишүүтэй үлдэж байна. За харин зарим одоо салбарын ажиллагч нарын зүгээс бол Арабын нэгдсэн Эмират улсын энэхүү шийдвэрийг ойрох донуудын дайнаас үүдэлтэй зах зээлийн шийдвэрхээс илүү урт хугацааны стратегийн зорилготой ОПЕК-ийн задралын эхлэл байж болзошгүй юм одоо бас болгоомжлсон анхааруулсан зүйлийг бол ярьж байгаа. За тэгвэл энэ 7 хоногийн одоо сүүлээр Дональд Трамп бас нэг мэдгдлийг хийсэн байгаа Ираны эсрэг. За хэрвээ Иран одоо хилэлцэн цөмийн хөтөлбөрийн асуудлаар одоо Америк нэгдсэн улстай тохиролцоонд хүрж одоо хилцээр байгуулж чадахгүй тохиолдолд Ормозын хоолойг бол нээхгүй гэдгийг Трамп мэдгдсэн. Дээрээс нь мөн Ормозын хоолой одоо энэ бүслэлтийг урт удаан хугацаанд одоо хэрхэн үргэлжлүүлэх талаар тэрээр одоо өөрийн одоо засаг захиргааны болон холбогдох албаны хүмүүстэй бол бас юм хурлыг бол энэ 7 хоногт хийсэн байна. За ингээд түүний одоо энэ Ираны эсрэг сүрдүүлсэн мэдээллийн одоо дараагаар бол зах зээл дэх газрын тосны үн ханш бол одоо бас дахин өссөн байгаа. Нэг баррел нь 116 одоо доллар болж бол өсөд байгаа юм а. За тэгээ энэ газрын тосны үн өсөж байгаа нь бол зөвхөн одоо Америктгүй энэ дэлхийн ялангуяа одоо энэ Ормозын хоолойгоор дамжин өнгөрдөг ачаа тээвэрлэлтэй холбоотой газрын тоснаас одоо хамааралтай байдаг улсууд одоо энэ инфляцийг бол бас нэмэгдүүлэх юм шалтгаан болоод байгаа юм аа. За ингээд дэлхийн тойм хөтөлбөрийн төгсгөлд эх 7 хоногт одоо болох Оросын албаны улсын одоо нийслэл Москва хотноо жил бүрийн тэмдэглэдэг улаан талбай тэмдэглэдэг одоо ялалтын баярын жагсаал парадтай холбогдлолтой одоо мэдээллийг онцолж байна. За тэгэхээр энэ 7 хоногийн дундуур Оросын албаны улсын Батлан хамгааллын яамны зүгээс энэ жилийн 5 дугаар сарын 9-ний одоо ялалтын баярын уламжлалт ёслолын жагсаалд цэргийн техникийн цуг оролцохгүй гэдгийг бол мэдгдсэн ба. За тус мэдээлэлд өнөөгийн шуурхайн нөхцөл байдалтай холбоотойгоор Суворов Нахимовын нэрэмжит одоо цэргийн сургууль кадетийн корпусын сонсогч нар одоо баярын жагсаалд оролцохгүй мөн цэргийн техникийн цуг оролцохгүй гэдгийг бол мягмар гарагт мэдгдсэн ба. Харин парадын явган жагсаалын бүрэлдэхүүнд бүх төрлийн цэргийн дээд сургуулиуд болон тусгай анги нэгтгэлүүдийн албан агч нар оролцож агаарын зэвсэг төвчний үзүүлбэр болно гэдгийг Батлан хамгааллын яамны мэдээлэлд дурдсан. За сүүлийн жилүүдэд бол агаарын үзүүлбэр цаг агаарын таагүй байдлын улмаас суслагдж байсан бол энэ удаад Оросын нисэх хүчний үзүүлбэрийн багууд улаан талбайн дээгүүр нисэж парадын төгсгөлд суу 25 загварын байлдааны сүнэг чонгоцоод Москвагийн одоо тэнгэрийг Оросын албаны улсын төрийн далбааны өнгөөр чимэглэнэ хэмээн тус яамнаас бол мэдгдсэн. За цэргийн техникийн цуваг ялалтын баярын ёслолын жагсаалд оролцуулахгүй болсон энэ одоо дээрх шийдвэр нь бол Оросын албаны улс 2022 онд Украин руу давталснаас хойш одоо анхны ийм тохиолдол болж байна. За энэ одоо мэдээллийг бол янз бүрээр одоо ажиглагч нар бол тайлбарлаж хүлээж аваад байгаа. За тэгвэл бас энэ 7 хоногт бас нэгэн одоо ялалтын баяртай холбоотой үйл явдал болоод байгаа. Энэ ямар үйл явдал вэ гэхээр Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай одоо энэ 7 хоногт утсаар ярилцсан ба. За энэ талаар Трамп бол мэдгдсэн мөн Оросын албаны улсын ерөнхийлөгчийн албанаас ч гэсэн мэдгдсэн ба. За тэгвэл Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр ялалтын баярын өдрөөр түр эвлэрч одоо түр гал зогсоох энэ саналыг бол Украинд зогсооход бол бэлэн гэдгийг Владимир Путин мэдгдсэн гэдгийг бол Трамп ярьсан байгаа. За тэгээд Оросын тавьсан энэ саналыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ч гэсэн мөн дэмжсэн гэж бол одоо эвлэлүүд мэдээлсэн. За харин эсвэргээрээ Зеленский, Украины ерөнхийлөгч Зеленский Оросын талын одоо энэ саналыг бол одоо хүлээж авахгүй дэмжихгүй байна гэдэг бол мэдгдсэн. Тэрээр энэхүү төр эвлэрэх санал нь бол залмих байж болзошгүй. Тийм учраас одоо төр эвлэрэл бол Украинд хэрэггүй гэсэн одоо ийм эсрэг байгаа бол үндсэндээ илэрхийлсэн байгаа. За хоёр тал одоо өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа төр эвлэрч байсан. За ялангуяа шашны одоо 7 хоногийн баяр ч гэх юм уу ийм зүйлүүдээр бол одоо төр эвлэрлийг зарлж одоо тохирч байсан ч тохиролцоог бол гал зогсоох тохиролцоог бол аль аль нь зөрчсөн ийм тохиолдлууд бол гарч байсан юм аа. За ингээд үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт дэлхийд дахинд болсон онцлог үйл явдлаас таймлаг өргөлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.